Сайн байна уу? Яг одоо Сөүл хотын Монгол таавны урд Эрт цэргийн баярыг тохиолдуулан Монгол тэвэг 2 тэмцээн маань эхлэх гэж байна. Өнгөрсөн 2 сарын 7-нд цагаан сарын баярыг тохиолдуулан анх удаа Монгол тэвэг нэртэйгээр тэвэг шүлэг тэмцээнийг Солонгос улс дахь сайн дурын уран бүтээлчдийн нэгдэд Солонгос ЭС студ маань амжилттай зохион байгуулсан байгаа. Энэхүү тэмцээний гол зорилго нь байнгын дасгал хөдөлгөөн хийж эрүүл Монгол хүнийг бий болгох хөдөлгөөнийг өрнүүлэх явдал юм. Тэмцээнд нийтдээ 20-45 насны 30 саяхан залуус оролцсон бөгөөд нэгдүгээрээр нь Сөүлийн их сургуулийн оюутан Ямка маань 120 удаа тэвэг өшөглөж супер шагналолох 100,000 воноор шагнагдсан байгаа. Удах байранд орсон залуус маань эрхийн бичиг болон ном зэрэгээр шагнагдсан юм аа. Яг одоо бид Монгол тэвэг 2 тэмцээнийг зохион байгуулахаар Монгол таавны урд энэ эдгээр залуус маань тэмцээндээ бэлдээд бэлтгэлээгээ зогсож байгааг та бүхэн харж байна. За хэдүүл явж ярилцлага авах уу? За хинээс ярилцлага авах вэ? Сайн байна уу та? За сайн байна уу? За таны хин овны нэрээ танилцуулаач. Мэддэг бод мөнгө хөргөл. За та энэхүү тэмцээнийг яагаад зохион байгуулагдах болсныг шалтгааныг мэдэх үү? Ер нь гадарлаж байгаа. Өөрөө бодлоор юу гэж бодож байна? Тэгэл ер нь хөдөлгөөн тэгэл хүний бид хэрэгтэй тэгэл нэг тиймэрхүү л утгатай юм байна. Энэхүү тэмцээний талаар ямар шохон сэтгэлтэй байна та? Сэтгэл өндөр байгаа. За өндөр. Монгол тэвэг тэмцээн нэгд нь орж ирсэн анхныхын тэмцээн? Орж ирсэн. За баярлалаа танд. За баярлалаа. За тэгэл хүмүүсдээ тэгээд идэвхтэй оролцож тэгээд бас хөдөлгөөний те одоо чинь баг бинт амир гэсэн утгаараа л явдаг юм уу да тэр чинь. Тэгээд идэвхтэй оролцоороо амжилт хүсье. Баярлалаа танд. За. Сая хогоор өгсөрлөн дээр нэгдүгээр хайранд орсон л да. Энэ аргасаа нууцаасаа нэг хилээж яаж ингэж их өгсөрч чадваа? Хэд өгсөрсөн бэ? 29 тогсроо алдчих шиг боллоо. Өмнө нь бол яг 10 жилдээ бол би нэг хамгийн дээд нь 50 удаа ардаа цэвэр өгсөрч ийсэн. 50 удаа өгсрөө тэгээд ядраа унж ийсэн. Яг хоо тухайд өнөөдөр бас ингээ хийвэл хийхэд байсан боловч тэгээд бас шууд тэр чигээрэл ардлаараа л чичирсээр байгаа 29 удаа хийчихлээ. Урдаа авч маваад инээ тэр гэсэн бол бас өмнөх амжилтаа өвчих байсан болов гэж бодчихлаа. Тэгээд авийн гол нь авьяас юм болов гэж бодож шин. Яг эвэл юм уу да тийм ээ. Яаж авал тогтоогоод авчих уу яавал алдчих уу гэдгээ сайн бодвол. Өнөөдөр цаг агаар нэлээд тогтоохон бас салхи багтаа хэлээ. Тэр нөлөөлөв үү? Нөлөөлөлгүй яах вэ? Тэр бол хамгийн нөлөөсөн зүйл нь цаг агаар л шүү дээ. Тэр ямар нэгэн салхитай байсан бол 20 дугсрахгүй шүү дээ, тийм ээ. Яг л наам цаана алцах бах. Өнөөдөр цаг агаар сайхан байна. Сэтгэл санаач сайхан байна. Баярлалаа тань. За баярлалаа. Шууд. Дэг. Хой. Бор. Дөрөв. Хаа. Дөрөв. Босоо. Наа. Төс. 10. 11. 12. 13. 14. 15. 16. 17. 18. 19. 20. 21. 22. 23. 24. 25. Ханаас ирсэн. Тэвгч юм бэ? Би чамд өөрийнхөө нэрийг өглөө. Чи бол тэвгч юм бэ? За хэм билээ? Отхон Эрдэнэ биш тэвгч Отхон Эрдэнэ боллоо шүү. Тэвг хочд Отхон Эрдэнэ боллоо шүү. За билээ. За шууд явсаа. 1 2 3 4 5 6 тэр машиныг зөрчүүлээрэй. 9 10 11 12 13 14 15 За 25 13-оор хэлний ахна. За чи өнөөдрөөс ихтэй төвчин Отхон Эрдэнэ боллоо шүү.
Өгсраач. За, отгоо. За, отгоо бэлдчихээрэй. Отгоо эрдэнэ яриа өгнө шүү одоо. Ямар хүчтэй болчихвоо. Яагаад тийм мэдгүй. Яагаад тийм мэдгүй. Цалин хэвдээс багтай нөө. Твэгчин отгон ирдэн гэдэг. Тий, твэгч атгаартай болсон. Өөртөө хэр хэтгэлтэй байна вэ? Ялан гэдэгтэй. Маа итгэлтэй байна. За дараагийн үед амжилт хүсье. Баярлалаа. Сая угсралт хэдий гэж вэ? 25. Тий, хоёр дахь нь болохоор 12 гэсэн. Мундаг юм байна. За баяр хүргэе. Энэхүү арга хэмжээг маань ивент гэж байгуулгаасаа Шагналын санд маань нэмэр болсон байгаа. Тэгээ та өөрийгөө танилцуулаач. Би Солонгост уран цэц боловсрол хөгжлийн холбооны тэргүүн ундрах гэдэг хүн байна. Яагаад байгууллагаа зүгээс энэхүү арга хэмжээнд ивент итгэхэр болсон байж таа нь? Энэхүү Монгол ТV тэмцээн бол 2 дахь удаа зохион байгуулагдаж байгаа. Солонгост ажиллаж амьдарч байгаа залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, үндэснийхээ тоглоом наадмыг Солонгос улсад болон олон улсад танилцуулах талаар нь дэмжих үүднээс би энэ арга хэмжээг банк дэмжин оролцохоор шийдсэн байгаа. Та энэхүү арга хэмжээний тэмцээний талаар ямар шоу сэтгэлдтэй байна вэ? 2 дахь удаага болж байна. Эхнийхээ яваад бол олон хүн оролцож чинь цаг агаар дулаахан байгаад таах шиг тэгж байна. Тэгээд явандаа энэ тэмцээн маань зөвхөн сонирхчдын хүрээнд биш, албан ёсоор мэдээлэл хийгээд албан ёсны хүрээнд олон орнуудыг хамарсан, Солонгос иргэдийг бас хамарсан тэмцээн болоосоо Монгол улсыг маань бас Солонгос оронд танилцуулах, Монгол үндэснийхээ тоглоомыг төвчөнд дэлгэрүүлэхэд бол их хувь нэмэр хүргээсэй гэж бодож байгаа. Баярлалаа танд. За баярлалаа. За ингээд бүгд найрамдах Солонгос улсад 2 дахь удаага зохион байгуулагдаж буй Монгол ТV тэмцээн маань цэргийн баяр зориулсан одоо нийт залуучуудаа урам хайрлах үүднээс зохион байгуулагдаж амжилттай болж өндөрлөө. Ингээд энэхүү тэмцээнийг маань зохион байгуулахад гүн одоо сэтгэлээсээ дэмжлэг өгсөн байгууллагуудыг бас дурдсан зүйтэй болов гэж бодож байна. Бүгд найрамдах Солонгос улс дахь Монгол иргэдийн холбоо, бүгд найрамдах Солонгос улс дахь уран зэц боловсрол хөгжлийн төрөмс байгууллага, за Монгол 5.602 тоотын одод орчуулгын товчоо, за Лантуухуд төслийн гэрэлмаа хувийн зүгээс биелэг шагнал өгсөн байгаа. За мөнх оргил гэдэг залуу бас хувийн зүгээс бас шагнал өгсөн байгаа. Ингээд энэхүү шагналын сан бүрдснээрээ энэхүү тэмцээнийг маань амжилттай зохион байгуулж байгаа. Тэгээд нийт шагнал өгсөн албан байгууллага хүмүүстэй бас баярлалаа гэж хэлье. Тийм ээ. За тэгээд энэхүү Монгол ТV тэмцээнийг Солонгос улсад оршин суугаа сайн дурын уран бүтээлчдийн нэгдэл Солонгос видео студийн залуучдын хамт олонны зүгээс зохион байгуулж байгаамаа. Ингээд Монгол ТV-г, Монгол тоглоомыг сэргээж одоо хойч үедээ одоо өвлүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа. Тэгээд Солонгос, Хятад, за зүүн өмнөд Азийн орнууд бол ТV-гээр спортын төрөл буюу бас биедээ бас дасгал хөдөлгөөн болгож бас их тоглодог юм байлээ. Тэгээд та хэд ч гэсэн бас энэхүү тэмцээнд орж өөрсдийнхөө эрүүл мэнд болон ахуй самбандаа бас одоо хүч чадварыг бас сорьсон одоо баярлалаа. Ингээд шагналыг гардуулъя. За урдаа хамгийн олон хөшөөсөн одоо шагналыг шууд гардуулъя. Ингээд урдаа хамгийн олон хөшөөсөн буюу мөнх оргил 117 хөшөөсөн байгаа. Ингээд шагналыг өгөө. За 2 дугаар оронд Бүүвэ 102 удаа өшөөсөн байгаа. За ингээд энэхүү шагналыг уншиж үзүүлээ. Энэхүү тэмцээн маань ямар нэгэн ашиг, ямар нэгэн спонсортой биш. Энэ бол хувь хүний зүгээс өгсөн бэлгийг бид бүхэн бас тараан өгч байгаа. Тэгээд эр цэргийн баяр зориулан Монгол ТV тэмцээн одоо 2 дугаар Монгол ТV тэмцээн одоо 2 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцсон танд талархал дэвшүүлье. Амьдралд тань аз жаргал сайн сайхныг хүсье өрөөё. Уран зэц боловсрол хөгжлийн холбооны тэргүүн ундрах гэсэн байна. Оюутан уу. За баяр хүргэе. За 3 дугаар оронд. За 1 2 За 2 боломж. Ихтэй 16. За 2 боломж. За жоохон амарч.
За. Тэг. Хоёр. Гурав. Дөрөв. Тав. Дөрөв. Одоо. Нэ. За нэ. Баяр үргээ 16 онд өгсөн маш их. За түрхүү. Биднэ. За түрхүү. За хэрэг хамсаадж байна. Оо амар амсаач. За түрхүү. Өсрөл нь хэцүү байна уу? Аа. Өсрөл нь хэцүү байна уу? Оо өсөлт нь гайгүй. Айгүй байна. Юу жоох. Босод өрсөлдөгч нар хэр их юм шиг санагдаж байна. Оо наач өсөлт зөндөө багш. Одоо 90 100 хэдий зүгс бол 2-30-аар нэг хэлбэтэй гэж. За баярлалаа танд. Хаанаас ямар хүн гарч ирээ? Гів гинэс хөөлийн одоо Монгол 5-ны урд твний тэмцээнийг зохион байгуулад байна. Өөрийг танилцуулна. За Нав Хангабаатар гэдэг би тэгээд Солонгос улсад ирээд 5 жил болсон байна. Тэгээ яг хуу энэ тэнд ажил хийж явахдаа за бас миний өөрийн бас нуруу өвддөг байсан. Тэгээд бие халааж одоо ямар нэгэн хүндийн мөрөхийнхөө өмнө бол бие халаах зорилгоор энэ твгийг одоо хөшгөлсөн. Яг хоо би бол дискний бас суулттай. Тэгээд нэг удаа Солонгосын бас эмчнэрийн яг яриа тэр нэвтрүүлгийг үзэж байгаа. Твг тоглох нь бол хүний нуруу өвдгөнд бол сайн гэд ярьж байгааг сонсоод тэгээд ерөнхийдөө хүнд ажил хийхээс өмнө бие халааж ингэж твгээр одоо бие халаасныхаа дараа ажиллаа хийвэл арай нурууны өвдөлт болон биеийн хөшөлт арай гайг болдгоо. Тэгээ энэ үднээс бас твг хийж эхлээд одоо бол твний тэмцээнийг 2 дахь удаа зохион байгуулж байна. Тэгээд Эрд цэргийн баяр зориулсан энэхүү твний арга хэмжээ сайхан болж өндөрлсөн. Энэхүү арга хэмжээг зохион байгуулад 2 дахь удаа зохион байгууллаа. Яг ингээд танд ямар сэтгэл төрсэн бэ? Хүмүүс хэр их идэвхтэй оролцож байна? Тэг ерөнхийдөө бол залуучууд айгүй идэвхтэй оролцож байна. Өмнөх тэмцээн маань цагаан сарын баяр зориулсан бас тэмцээн байсан. Тэгээ тэр үед бол 20-од залуучууд оролцож урдаа ахин хамгийн олон шүлхвэ гэдэг тэмцээнийг зохион байгуулсан. Залуучууд маань баяр эхлээрээ нэг партинд оролцож тэгээд хоорондоо уулзаж ууж идэхээс илүүтэйгээр бас спиртлэг биш спортлогоор бас өдрийг сайхан өнгөрүүлээч гэж уриалж байгаа. Тэгээд яагаад Монгол 5-ны урд зохион байгуулж байгаа гэхээр монголчууд бас нэг цуглардаг. Цуглархтаа зөв гоё спортлог тэгээд гоё шагнал авсан, урам авсан, тэгээд стрессээ тайлсан байдлаар энэхүү ажлыг зохион байгуулъя гэдэг үднэс зохион болсон. Яагаад гэхээр хүний нутагт 7 хоногт одоо өдрийн 16 цаг ажиллаж байгаа монголчууд маань айгүй их стресстэй, айгүй их витамины дутагдaltaй, айгүй их одоо тийм ядаргаанд орсон байдаг. Тэгээд тэр хүмүүстээ сэтгэлийн дэм урам хайрлах зорилгоор айгүй их бэлгийг бэлдэж тэгээд энэхүү Монгол твэг тэмцээнийг зохион байгуулсан. Гэхдээ зохион байгуулахад хувь хүн Хангабаатар гэдэг хүн бэлэг өгөөгүй. Нийт одоо албан байгууллага Солонгос улсад үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллага болон хувь хүмүүс өөрсдийнхөө зүгээс ном, CD за тэгээд байгаа одоо бас шагналуудыг хандуулж тэр одоо шагналыг одоо тэмцээн төрүүлсэн хүмүүст өгсөн байгаа. Цаашдаа энэхүү арга хэмжээг яаж одоо авч явах бодолтой байна вэ? Тий, ерөнхийдөө Солонгос болон Хятад бол твний спорт буюу одоо төрөл гарцсан байдаг юм билэ. Тэгээ волейбол бид нар гараараа тоглодог шиг Хятад солонгосчууд бол волейбол шиг гэхдээ хөл бөмбөгөөр твг одоо дамжуулж хоорондоо харилцаж спорт болгож биеийн дасгал хөдөлгөөн сонголтыг бол хийдэг юм билэ. Тэгээ энэ тэмцээн энэ одоо арга хэмжээг зохион байгуулснаар ямар нэгэн ашиг бол олж байгаа юм бол биш. Ашигын бус байгаа. Тэгээд та бүхэн өөрсдөө дор бүрнээ твг хийгээд дош дүүрэг сум хороод тэгээд тэр найзуудтайгаа нийлж бас цагийг зөв боловсон өнгөрөө заавалчгүй найзуудтайгаа уулзж чинь гэж ганц хоёр шил арх уух биш тий сайхан 2-3 цаг одоо хамтдаа твг шилж тоглол илүү их эрүүл мэнд чинь тустай юм болоо гэдэг үгнээс хэлж байна. Тэгээд Монгол твг пэйж Mongolian Games гэж одоо пэйж байгаа. Тэр нь болохоор Монголын уламжлалт тоглоом наадгааг сэргээх одоо хойч үедээ уламжлуулах юм зорилготой байгаа. Тэгээд нийт одоо хойч үедээ Монгол твг шагаа шүүрэх, шагаагаар тоглох тэгээд өшөө одоо онсон тоглоом гих мэт зүйлийг одоо Солонгос, Америк, Япон одоо бусад оронд байгаа нийт монголчуудаа сурчлах ийм бодолтой байгаа. Тэгээд ингэснээрээ бидний өөр хойч үеийн хүүхдүүд маань бас энийг сурснараа монголоо гэсэн сэтгэлтэй болноо. Яг уу аав нь гадаад юм уу ээж нь гадаад хүн байж болно. Гэхдээ
хүүхдүүдтэй Монгол тоглоом, Монгол одоо оньсон тоглоомыг тоглуулснараа Монгол сэтгэлгээтэй хүүхдүүд төрөх болно болов гэж бодож байна. Надаа нэг зүйл айгуу сон танд одоо твэг байна уу? Твгээ харуулж энэ твгийг Монголоос учраад байна уу? Аль сүлэндээс Солонгос тийм твэг зараад байна уу? Хаанаас ийм твэг гараад ирвэ? Энийг Хийж байгаа л да. Одоо яг алга энэ хүүхдүүд тоглоо явж байгаа шиг байна. Гэртээ хийж байгаа тэгээ аккумулятор авчираад тэгээ дээрэс нь хоньны нэхийг бол хамаатан саднаас авчираад тэгээд гэртээ ажлынхаа хажуугаар хийж байгаа. Тэгээ хийгээд яг уу Монгол Солонгос дугаас ховор байгаа шүү дээ. Хоньны нэхийг хөдөлж авч чадахгүй твгийг. Тийм учраас Монгол таавны 4 давхарт 406 билүү Цингүүн гэдэг дэлгүүрт одоо байршуулж борлуулж байгаа. Бас оньсон тоглоомыг бас байршуулж борлуулж байна. Тэгээд та бүхэн хүүхдтэй оньсон тоглоом зааж өгч өөрсөндөө твгээр одоо тоглож одоо бас биеийн хөдөлгөөнийг бас эрүүлжүүлэх тэр дасгал сургуультай хийхийг бол твийг бас сонирхороо мөн удахгүй бас шагаагаар бас оньсон тоглоом хийх гэж байгаа. Тэгээд шагаагаар бас төрөл бүрийн тоглоом наадаг бас хийх гэж байгаа учраас та бүхэн маань бас Монгол таавны 406 тооцоо одоо Цингүүн гэдэг дэлгүүрээс хурж ирж худалдан авах боломжтой байгаа. за тэгвэл дараагийнхаа Монгол твэг 3 тэмцээний хизээ зохион байгуулах төлөвтэй байна вэ? Тэгэл тэрийг цаг зав боломжийг харна би бас энэ чигээр бүлээр амьдардаг өөрөө бас ажил хийдэг хажуугаар нь ганц амралтын өдрөө твэгний тэмцээн зохион байгуулж байна. Тэгээд нийт хандивлагч болон шагналын сан хэр бүрдэх нь тэгээ хүмүүсийн оролцоо хэр байх нь тэрийг харж агаад тэгээ хүмүүс энэ шагналыг өгөө тэр шагналыг өгөө ийм юм өгөө тийм юм өгөө гэх юм бол ерөөхдөө шагналын сан бүрдээд боломжтой яг цаг хугацаанд болчих юм бол сарын дараа ч юм уу аль эсвэл 2 сарын дараа ч юм зохион байгуулах боломжтой байгаа. Залуустай хандаж хэлэх үг байна. Залуустай хандаж хэлэхэд та бүхэн маань цоглох шүү бүгдөө чадна. Та бүхний зориг хүсэл тэмүүлэл бол агуу. Тэгээд тийм та бүхэн маань агуу ихийг хүсэж мөрөөдөөрэй л гэж ерөөдөө. Баярлалаа танд. За баярлалаа.